их засаг их сургуулийн. За тэгээд ер нь бол бид нар элсэлтийн талаар бол ер нь ярилцгаар байгаа за тий. Одоо хос мэргэжил олон улсын их сургуулийн давуу тал ер нь юу байдгийг тий. За тэрний талаар та бүхэнтэйгээ бас сэлэнгээ болон за тэгээд оюутан харин бэлэн нэртэй бас ер нь л ярилцгаар байгаа. Тэгээд та бүхэн маань студиос та бүхнийг урьж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Та энэ чинь сууч. За. За манай цаа тэнд сууч. Зя өглөөний минь сайхан хурд онцтой сайхан өглөө байна. Сайхан амарцгаасан уу? За чихвчээ зүгээд микээ өөртөө ойртуулад тухлаад гэртээ байгаа юм шиг суугаарай. За тэнгууд хүмүүс бас гайхтыг яг гэртээ байгаа шиг ажиллах юм аа. Яг нэр ярьсан уу сая. Зя бүгдээрээ сайхан. За өглөөний минь та бүхэн маань сайхан амарцгаав. Өглөөг ер нь хэр эхлүүлж байна? Би бол нэлээд завгүй эхэллээ шүү дээ. Өглөө 6-аас хойш ариггүй яасан. Нөө би яг тэгэл унтж байгаа л нэг завтай л эхэллээ. Тэгээ яа ч нэг хичээл амарсан. Микрофон өөртөө жоохон ойртолчаарай. За тэгээд манай хоёр зочин өөрсдөө гоё дэлгэрэнгүй үзэгчдэд танилцуулаач. За намайг Чулууны Сэлэн гэдэг. За би Royal Олон Улсын их сургуулийн ректорийн албан тушаал хашдаг. Тэгээ одоогийн байдлаар яг боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд 4 хүүхдээж багш тийм эмэгтэй байна. За сайн нөө Эрдэнэхийн харин бэлэг гэдэг. Тэр Royal Олон Улсын их сургуулийн оюутан. Тэгээ нэгдүгээр курс одоо хоёрдугаар курс болохгүй байж байна. Өнөөдрийн бас бидний сэдэв болоос тэгээ олон улсын их сургуулийн давуу тал за тэгээ хост дипломын талаар ер нь бол ярилцгаар байгаа. За тэгээд ер нь бол өмнөх үед одоо ер нь дээд сургууль сонгох гэж байгаа тий одоо ер нь залуус өмнө одоо өмнөх үеэс одоо байгаа боломжуудын хэр их өөрчлөгдсөн байна тий одоо би намайг бас нэг төгсөж байхад бас дөнгөж гарч ирж байгаа шиг байсан гэж санагдаад байдгийн одоо олон улсын хөтөлбөр. Тэгээд ер нь олон улсын хөтөлбөр маань одоо бүр ингэ шинжлэгдээд ямархуу төвшөнд ирсэн байгаа. Олон улсын хөтөлбөр маань одоо ер нь бол маш өөр төвшөнд очисон байгаа өмнөх үеэсээ. За өмнөх одоо би яг 15 жилдээ харьцуулаад ярих юм бол нэлээд өөр төвшөнд очисон байгаа. За яг миний үед бол одоо миллионы үеийнхний хувьд бол юу гэдэг чи олон улсын тэтгэлэг авах олон улсад сурах одоо гадаад дотоод сурах нас нэлээд хүндрэлтэй тий нэлээд чаленжинг байсан бол одоо үнэхээр бие хүн өөрөө чадчихлах юм бол дээрэс нь нөгөө шаардлагатай скиллүүд нь хэрэгтэй байх юм бол сонголт бол үнэхээр ариун байдаг болцсон байгаа. За Монголд өөрөө олон улсын хөтөлбөр орж ирээд нэлээд сайхан дэлгэрсэн. За энэ юутай холбоотой гэвэл магадлал итгэмжил гэдэг зүйл байдаг. Тэгэхээр олон улсын магадлал итгэмжлэгдсэн ихтэй сургуулиудын тоо зах зээл дээр маш их олон болсон. За тэг дээрэс нь англи хэл дээр хичээлээ зааж өөрсдийнх нь кредит хөтөлбөрийг одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдснөөр энэ олон улсын хөтөлбөр маань өргөжих боломжийг бол олгож өгсөн болоо гэж хардаг. Та микээ дахиад жаахан ойртуулаад өгөөрэй. За нэг татчихъя. За та тэгээд одоо олон улсын хөтөлбөр маань одоо үед хүүхдүүдэд суралцж байгаа хүүхдүүдэд илүү ашигтай давуу талтай өөрсдөө хичээж лээвэл яаж жаргаар олон улс руу гарах боломжтой гэдэг хэлсэн тий. Тэгээ энэ дээр яг түшиглээд яг энэ хөр ояа сургууль маань хэрхэн тусдсан болж байгаа вэ? За миний үед бол одоо юу гэдэг чи 2 жил сураад 2 жил Америкт сурдаг ч юм уу тий. Шилжил суралцах трансфер програмууд 2-д 2 програмууд огт байхгүй гэж бас хэлэхэд хэцүү. Гэхдээ маш ховор байсан. Одоо бол хэрвээ тухайн сургууль маань олон улсад хүлээн зөвшөөрөгдөд олон улсад магадлал итгэмжлэгдсэн байх юм бол зөвхөн одоо нэг орон биш. Тухайн одоо магадлал итгэмжлэл нь хүлээн зөвшөөрөгдөх бүх орны сургуулиудад өөрийнхөө үзсэн кредитийг шилжүүлэн аваа явах одоо боломжтой болсон. Тэгэхээр нөгөө энэ өөрөө нээлттэй одоо сошиал платформуд байна тий. Ер нь бол одоо интернет хөгжсөн энэ 90 үед болвол хүүхдүүд өөрсдөө мэдээлэл сайтай, судалгаа сайтай, хэл сайтай байх юм бол хаашаач явахд бүрэн боломжтой болсон байгаа. За ер нь одоо дээд боловсролын хүрээнд бол олон улсчлалт гэдэг зүйл бол нэг алхам маш сайн урагшилсан байгаа. Тийм болохоор олон улсчлалт гэдэг маань өөрөө юу хэлээд байна вэ гэхээр зөвхөн одоо Монгол биш улсууд дэлхийн улс орнууд нэгнийхээ боловсролыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлээд байгаа. Тэгэхээр оюутнууд маань бас боддог өө би ч одоо мөнгө төгрөг муутай штэ эсвэл одоо
би ээж аав маань боломж муутай штэ. Би ер нь гадаад явна гэж бол худлаа хаа гэж бол маш олон оюутнууд аль хэзээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг одоо бөхөөцсөн байдаг. Гэхдээ маш олон боломжууд байгаа. Өөрөө сайн байж чадах юм бол тэтгэлэг гэдэг зүйл нь одоо хин нэгэн албан тушаалтын эрх мэдэлтэнгээс үл харгалзаад олон улсад өөрөө тэрийг аплай хийх боломжтой. Өөрийнхөө одоо сурсан кредитийг аваа явах боломжтой. Газар Royal олон улсын их сургуулийн хувьд бол ямар боломжийг олгож байгаа гэхээр мэдээж одоо Америкт сурахад бол одоо Лондонд жишээлбэл сурахад нэг жилийн хамгийн багадаа нэг 120 сая төгрөг болж байгаа. За энийг хэдүүлээ дөрвөөр ингээд зөвхөн төлбөрийг аваад үзэх юм бол 400 гаруй сая төгрөг тий. Гэтэл манай сургуулийн хувьд нөгөө BAC гэдэг Английн магадлалт хэмжилттэй болохоор 2 жил Монголд сураад үлцэн 2 жилийн Англид бүх кредит аваад суралцах боломжтой. Тэгэхээр нийтдээ ер нь Монголд 2 жил сурч бол 200 гаруй сая төгрөг хэмнээд 3 дугаар курсээс Англидаа 100 эдэн сая төгрөгөөр төлөөд суралцах боломжтой байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт бол маш ихээр одоо мөнгө хэмнэх юм байна, цаг хэмнэх юм байна. За тэгээд дөнгөж оюутан болж байгаа залуучууд манаас яг өөрийнхөө төрөлхөө эх оронд яг оюутны амьдралаа эхлүүлээд өөрийнхөө туршлагыг хөрвүүлээд сурах аргуулаа олцсон хойноос шууд гадаад явах боломжтой болно болов уу гэж бодож байна. Би бас ер нь ярианы өмнө таас нэг өөрийгөө танилцуулахад 4 хүүхдээ ээж гэж хэлсэн. Тэгээ би яг ер нь бид яг боловсролын талаар ярилцаж байгаагийнх ер нь ингээд таас 4 хүүхдээ ээж. За яг хүүхдүүдийн боловсролд ер нь хэрхэн хандаж байгаа вэ? Ер нь одоос боловсролын салбарт ажиллаж байгаа хүн ер нь бол яг гарга барилтаа яаж өөрчлөгдсөн бэ те? Энэ талаасаа бидэнтэй гоё хаалцаач. За би яг 4 хүүхэдтэй болохоор 4 хүүхэд маань 4 өөр одоо ааш араншин хүсэл сонирхол тий характер бүгд өөр. Гэхдээ ер нь аль хүүхдүүдэд би багаас нь өсгөхдөө зөвхөн яг би ч гэлтггүй яг хүүхдэд бол эхлээд нэг симпати гэдэг зүйл маш сайн суулгах хэрэгтэй байдаг. За симпати гэдэг маань өөрөө юу вэ гэхлээр өргөдөх чанар, хайрлах чанар гэдэг. Тэгээд симпати сайн суулгах юм бол эмпати хордон суудаг. Тэгэхээр эмпати гэдэг нь юу вэ гэхээр нөө бусдын оронд өөрийгөө тавьж чадах тэр чадварыг хэлдэг. За тэгээд яг энэ хоёр чадвар байхгүй бол амар мундаг боловсралтай Harvard, Oxford одоо юу ч гэдэг Yale ч гэдэг юм те MIT төгсөөд ямар ч нэмэр байхгүй. Ер нь одоо боловсролоос илүүтэй ер нь хүн байх гэдэг маань өөрөө аягүй чухал зүйл гэж би хардаг. Тийм болохоор 4 хүүхдээ өсгөхдөө эхлээ sympathy, empathy гэдэг зүйлүүдийг аягүй сайн суулгаж гэрийн хүмүүжлийн 1-8 төгссний дараа боловсрал гэдэг талаар ярих хэрэгтэй болов уу гэж би өөрөө боддог. За тэгээд sympathy сууж байгаа хүүхдүүдэд юу их нөлөөлдөг вэ гэхээр жишээлбэл хүүхдүүдийг амтанд ичээдэг те амтанд ичээхээр их хайрлаж эхэлдэг, өргөдөж эхэлдэг. Яана энэ маань одоо өсөж байгаа болов гадаа бороо орж ийн энэ маань бас даарж байгаа болов норж байгаа болов гэдэг бол яг sympathy сууж байгаагийн шинж чанар. За empathy суугаад ирэхээр одоо саяхан жишээлбэл social bully, за тэр Шангрилагийн хүүхдүүдийн bully гэж нийгэд нэлээд газар аваад ярьж ирсэн те. Тэгэхээр энэ bully-гийн хажуугаар тэр хүүхдүүд яагаад бичлэг хийгээ зүгээр хараад зогсож байгаа вэ гэхээр empathy байхгүй гэсэн үг. Тэгээ бодвол их одоо мундаг сургуульд сурж байгаа ч гэдэм үү аль хэзээ бие дааж байгаа хүүхдүүд байх шиг харагдчихсэн. Гэхдээ хэрвээ empathy гэдэг зүйл сурах юм бол энэ хүний оронд би байсан бол өвдөж байгаа болов. Энэ хүний оронд би байсан бол ямар муухай ичвэртэй байдалд орж байгаа л ч гэдэм үү. Энэ сэтгэхүй хүүхдэд суугаад эхэлдэг. Тэгэхээр empathy-г суудсан хүүхд бол одоо тийм бүлиний хажуугаар бол зүгээр бол хязгаарч гарч чадахгүй нүдэ анид өнгөрч чадахгүй байх нь шүү дээ. Тэгээ ер нь тэгэл ямар ч төрлийн, ямар ч high education, ямар ч одоо боловсролын дэрэг гэрээ хүмүүжил гэдэг, хүмүүжил төлөвшөл гэдэг одоо номер 1 зүйл байдаг. Тэгэхээр би хүүхдүүдээ одоо Ivy League ч гэдэг юм уу дэлхийн одоо топ 100 ранкинг сургуульд явуулахаас өмнө илүү гэрээ хүмүүжлийг илүү олгох тал дээр илүү анхаардаг гэсэн үг. Тэгээд гэхдээ ер нь бол хүүхдийн хүмүүжил гэдэг тэр чигээрээ л ээж аав нь ямар байна яг л тийм байдаг дөө. Ээж аав нь ханал толино гэсэн үг шүү дээ. Тусгал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө л зөв авч явбал аюу сая хүүхдээ хүмүүжүүлж яах гэсэн үг. Тэгээд тэр sympathy, empathy, төлөвшөл, гэрийн хүмүүжил гэдэг эдгээр зүйл суудсан хань бол боловсрал болоход тухайн хүн бол ямар ч төртгүйгээр дээрэс нь яг хүн байж чадна л гэсэн үг. За тэгээд боловсралтай маш гоё боловсралтай, дээд боловсралтай сайн мөртлөө хүн биш хүмүүс бас байгаад байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр би өөрөө багш хүний хувьд өөрөө яг боловсролын удирдлагаар доктор хамгаалсан хүний хувьд бол хүүхдүүдтэй тэр талаас нь илүү заадаг.
Би олон хүнтэй л ярилцчихлаа байлаа л та. Тэгээд ер нь бол яг ингээд ер нь бол зөвлөгөө өгөх үед бол хүмүүс маань болохоор өөр өөрсдийнхөө өгж байгаа. Гэхдээ манай эцэгнэр мундаг. Тэгээ яг мундаг зөвлөгөө өгдөг. Гэхдээ яг таны яг нөө харж байгаа өнцгний талаар бол бараг нэг баг сонссон байна. Тэгээд ер нь бол боловсрал руу их анхаардаг хүмүүс те. Ингээд яг боловсрал аль болох дугуйлан секц рүү явуулчих гэдэг. Гэтэл яг нөө таны ярьж байгаагаар бол нөө эмпати, симпати те. Одоо нөө нэг хүн байх хэрэгтэй гэдэг зүйлийг суурийг тавина гэдэг талаар ярихад бол надад үнэхээр гайхалтай баг яг 4 хүүхдээ чи ярилцмаар сарлаа. За бүгд эмпатитай болцгоо. Ямар эмпати сурж байна? Хоёроос 5 3 сар нийлж байгаа юм тийм. Яг нийлж байна. Би бас сая нэг гарсан бүлийн сошиал те тийм юм хараалаа яг л адилхан би оронд нь байсан бол яана гэж л харж л байлаа. Тэгээ нэгэнт одоо би тэнд нь байгаагүй тэгэл хараал өнгөрөх юм да тий. Тэгээ нэг тийм л зүйл болж илаа. Тэгээд одоо л байгаад үнэртээ ингээл яг манахаа ийм байж болохгүй шүү гэдэг нь үлгэрч чадах юм да тий. Тэгээд бас хүүхдүүдийнхээ ер нь бол авиасыг хөгжүүлэхэд ер нь та яаж анхаарч байна. Тэгээд бас мэдээж хэрэг 4 өөр ертөнц тий. 4 өөр авиас тий. Тэгэхээр яаж хөгжүүлж байна? Ер нь авиасыг яаж олж илрүүлж байна тий. 4 өөр авиас битгийл 4 өөр аппетайт буюу 4 өөр амтлагаа хүртэл 4 өөр хоолой дуртай байдаг ч юм уу те 4 өөр төрлийн кино хөгжим спорт дуртай байдаг хүүхдүүд ер нь за тэгэхээр хүүхдээ яг авиас хөгжүүлэн гэхээсээ илүүтэй эхлээд нөгөө хүүхдээ олох явдал байгаа юм. За олно гэдэг маань яаж олдог вэ гэхэлэр нэгдүгээр маш их хоббитой дур сонирхолтой мэргэжлийн хэл ингээл курс гэж хэлдэг тэр нөр юм сониуч байлгах талаас нь хэлээд хүмүүжүүлэх хэрэгтэй. Жохон үлгэр дурайл болгох хэрэгтэй. Жишээлбэл би өөрөө ингээд маш олон орны юм бөмбөлөг цуглуулдаг. Аялсан орон болгоноосоо бөмбөлөг цуглуулад авдаг. Тэгэхээр одоо дараагийн орн руугаа аялахыг тэсээ ядаж нөгөө бөмбөлгөө авчираад гэртээ авчираад тавихыг тэсээ ядаж хүлээдэг. Тэгэхээр энэ төрлийн сонирхол хоббиг нь ерөөсөө дарахгүй байх шаардлагатай байдаг. Тэгээ би хүүхдүүдийнхээ авиас чадварыг яаж хөгжүүлдэг гэхээр эхлээд хоббитой болгоод сонирхолтой болгоод тэрийг өөрөө маш сайн дэмжихийг хичээдэг. За тэгээд дараагийнх нь зөвлөмж бол энэ талынхаа мэдээллийг олж авах талаар зөвлөмжүүдийг бол өгдөг. Тэгээ манай хүү одоо 7 дугаар анги одоо 8 дугаар ангид орно. Тэгээ айгүй сүүлийн бид хөл бөмбөг сонирхон, сакс сонирхон, бүгдийг нь үзэн, статистик мэдээллийг харна. Сүүлийн үед үнэртэй усыг бүр маш ихээр одоо сонирхох болсон. Тэгээд нэг яг үнэрт мэдрэг надад бол айгүй хэцүү байсан тэр сонирхол. Нэг мэдхэд л нэг өөр үнэр хажууд ингээл янз бүрээр төрчихсэн айгүй цуг машинд явхад хүртэл хэцүү ч байдаг. Гэхдээ би тэр өөрийнхөө хэцүүг дараад хүүгийнхаа тэр илүү сонирхлыг илүү өгдөж өвшөө яа тийм бэ? Одоо toilet perfume хоёр чи яг ямар ялгаа байгаад байна. Орц найрлага нь яаж хийгээд ээж гэдэг юм. Тэгэхээр илүү одоо тэр ярих дуртай сэдвээр чөлөө цагаар ярилцдаг ч гэдэг юм уу те. Одоо дэлхийд тэр хамгийн үнэтэй өнөртэй бас яг юу байгаад байна ч гэдэг юм уу те. Тэгээд энэ хүүхдүүдээ нас насантаа ингээд сонирхол бүх юм нь өөрчлөгдөж явдаг. Тэгээ энийг ерөөсөө зарим эцэг эхүүд аягүйх дарах гад байдаг. Чи тэгэл баахан ийм сонирхол авсан одоо тэр чин тэнд овоороо сууж чи тэрэндээ нэг амжилт олсон юм байхгүй ч гэдэг юм. Ингэж бол унтрааж болохгүй. Тэгээд дахиад нэг өөр сонирхлооч гэдэг юм өө за гэдэг айгүй тийм би тэр талаас нэг дэмжиж өгдөг. Тэгээд тэгэхээр хүүхдүүд айгүй сонин юм сонирхдаг. Тэгээд тэгдэг шүү. Өнөртөө сонирхож байгаа эрэгтэй хүн хамгийн анх удаага амьдралдаа харсан манай хүү байсан. Тэгээд одоо жилийн дараа гэхэд тэрийг огт сонирхоо болно гэдэгт бол итгэлтэй. Дахиад илүү өшөө бас мэддэг нэмэгдээсэ гэж бол хүсэж байгаа. Тэгээд эцэг эхчүүдтэй зөвлөхөд сонирхлыг унтраахгүй байх. Маш олон юм өөр сонирхолтой. Таны санаанд оронгүй сонирхол өөрөө энийг өөрийгөө олоход амар том бэлхүүр болж өгдөг. Тэгээд өөрт таалагддаг сонирхлыг тулгахгүй байх бас шаардлага бас эцэг их тавигддаг. Эцэг эхүүд дандаа өөрийнхөө дуртай амийг үзүүлэх гэдэг. Өөрийнхөө дуртай киногч хүртэл хажуудаас суулгаад үзүүлэх гээд машиндаа явж байхдаа өөрийнхөө дуртай доо хүртэл сонсох гэдэг тийм. Тэгэхээр би болохоор тэр тал дээр арай өөр байр суурьтай байдаг. Тэгээд илүү өөрийнх нь сонирхол руу хамт ороод хамт асуугаад ер нь тэгээд хэрвээ та нар анзаарсан бол хүн яг өөрийнх нь дуртай амиг ярихаар инээмсэглээд илүү ярих гал тэгээд илүү ойртол илүү ингэж өөрийгөө нээж эхэлдэг. Тэгэхээр яг юу сонирхож байна тэрийг илүү өөртөө ярилцах шаардлагатай байдаг. Тэгээд энэ нь өөрөө хобби сонирхлыг аягүй сайн хөгжүүлж өгдөг. Тэгэхээр бас яг оюутнаас асууя. Тэгээд ер нь бол бас хобби сонирхол нь юу вэ те ер нь ямар чиглэл рүү ер нь явъя гэж зорж бас сургуультай орсон бэ те ер нь шалтгаануудаас нь асуул. Сургуультай бол тэгээд ер нь олон улсын давцсан талаар гэж бодож орсон. Тэгээд сургуультайгаа ч танилцаад тэгээд багш нар маань сайн зөвлөж өгсөн надаа. Тэгээд
даваатлуудын сонсон. Жишээ нь бүх хичээл маань одоо англи дээр ордог. Тэгээ бас монгол дээр ч орно. Тэгээ хосолж яваад тэгээ над дээр хэлний мэдлэг бас хэрэгтэй. Тэгээ олоод тусалдаг. Тэрнийг таалагдсан. Тэгээ одоо ингээд техникийн курсыг бас давтсан. Чүтэй дээ давтсан. Ер нь амбиц айгүй өндөртэй хөхтэй шүү дээ. Ер нь олон улсын тавцанд гарыг те өөрийгөө хөгжүүлэе гэдэг юм бусдаас ялгарыг гэдэг. Ер нь эрсэлтийн явц ер нь хэрэг ойлгомжтой хэлбэр байсан бэ? Ойлгомжтой байсан. Нэг бол вебсайтаар нь чинь эсвэл сургууль дээр очиж шууд багш нарын шууд бүртгээд авчихсан. Тэгээ амар ойлгомжтой. Манай Арикач саксон бөмбөгт бол үнэхээр мундаг. Манай Royal Girls гэх шгшээ багийн тамирч. Нийт 62 ихтэй сургууль байдаг. Тэгээ тэрэнд бид нар энэ жил хүрэл медаль авсан тий. Арика маань маш олон удаа Player of the Game болж ирсэн. Тэгээд Арикагаар нэг юмар бахархдаг. Тэр нь юу гэхээр олон хүүхдүүд сонирхлоо хөөгөөс сургалтаа боловсрлоо орхичдаг. Тэгээ багш нар надад хэлдэг байхгүй. Энэ Арика гэдэг шинэ орсон нэгдүгээр курсын хүүхэд хичээлээ ингээд тасалахгүй бүр дуустал нь суугаад тоглолт нь эхлэх гээд тахад зүгээр агшаа би гүүгээд халаалтаа хийгээд замдаа халаалтаа хийгээд очичнаа. Тэгээ тэр надад за би яг хажууд нь багтмааргүй байсан. Тэгтээ аюу олон багш нар тэгж хэлж ийсэн. Тэгээд нөгөө миний үед болохоор чинь спорт их гэхээр арай жоохон хичээлтэй муу хүүхдүүд спорт их байгаад идэг харагддаг байсан. Гэтэ одоо болохоор яг Арикогоос харахад аюу гоё атлет болсон, фит болсон, бие хагаа хөгжүүлдэг, хоол ундаа анхаардаг, боловсралтаа анхаардаг, хэл усандаа анхаардаг. Амар тийм гоё манай сургуулийн үлгэр жишээ оюутан болохоор бас өнөөдрийнхээ терминалд бас хамт хөрөдөрлээ. Тэгээд олон одоо нэгдүгээр курст орж байгаа хүүхдүүд Арикагаас бас урам дэм аваасаа гэж бас хүсэж байна. Спортоор ч хичээлээд боловсрлооч олж авах боломж бас өөр өсөх юм бол бас байдаг шүү гэдгийг Арика маань бол яг өөр үлгэрлэн дуурааж харуулж байгаа. Тэгээд багтаа хамгийн нөлөөтэй, ангитай их нөлөөтэй, сургуультай нэр хүндтэй гадуур бит хоёр явж байгаа юм бол хамгийн ихээр Арикатай л ирж зураг авахулдаг да. Арикатай зураг авахулна гэдэг эхлээд хэлчихье би. Нэг номерт байгаа шүү. Постлно. Тэгээ Арикагийн хувьд бас ер нь энэ сая ярьлаа да. Ингээ ер нь яаж амжуулж ин тэ хичээл, за спорт, за тэгээд ер нь бол эдгээрийг яаж амжуулдгүү, ер нь яг тэдгэрийг өөртөө яг сахилга бат одоо өөрийнхөө нэг зүйл болохын тулд ер нь яг тий яг зөв цагийн хуваар тэдгэрийн зүйлсээ ер нь яаж төлөвлөдөг вэ? Ер нь энгийн дөө би нэг тийм яг зүгээр зорьсон зорилготой хүрэхэд бол зүгээр ингээл хийх ёстой юмнууд тий хичээлдээ явах ёстой л явна. Тэгээ дараа нь бэлтгэлтэй бол бэлтгэлээ. Тэгээ тоглолтоо өдрөөс хичээлдээ сууж тоглолтонд очино. Үнэхээр яг ингээд давхсаадах юм бол маа сургууль сайн дэмждэг, чөлөө өгдөг. Чөлөөгөө аваад багш нар дэлгэр багш нар хичээлдээ бас дайггүй суудаг болохоор ойлгодог л гэж бодож байна. Багш нар арай гайгүй наа штэ. Тэгэл ер нь сахилга гот л гэж бодож байна. Муу зуршлаасаа олох юм бол ямар хурдан төлөвшсөн хөхтэй. Ер нь ингээд айгүй амархан штэ тий ингээд явах хэвээр юмд яваад тэгээд хичээлдээ явах хэвээр юм чи явж байгаа зорилготой өргөж байгаа би. Айгүй гоё чөлөөтэй тий. Би бас нөгөө энэ спортын урлагийн хүмүүсийг бас дэмжиж байдаг. Сургууль манаас маш их дэмждэг. Тэгээ энэ шалтгаан үе их солигдоод өөрчлөгдөөд одоо атлет хүмүүсчүүдийн урлагийн хүмүүс илүү эрүүл амьдардаг, илүү сахилга баттай дисциплин өөрөө бүх юмны амжилтын эхлэл шүү дээ тий. Сахилга баттай байгаа. Дээрэс нь энэ хорц зуршлуудаас спортын хүмүүс илүү хол байгаа юм шиг надад харагддаг. Тийм. Тэгээ энэ өөрөө сахилга батны болов. Тэгээ бас тэгээд консистенсигээ барай явчихсан шүү дээ тий. Тэгээд бас гоё сургуулийнх нь бас хичээл ноброн шууд орё. За тэгээд сургалтын хөтөлбөрөөс эхлээд бас одоо бол нэг жилээ давчлаа тий. Тэгээд ер нь бол сайхан сургуультай хэр дасуу тий хэр сайхан байна тий. Одоо гоё хичээлийн талаар бидэнд гоё хэлж өгөөч. Хичээл бол гоё. Тэгээд би жоохон өөрөө хичээлтэй мó. Тэгээд ингээд суугаад ингээд хичээгээл тий. Тэгээд жоохон англи дээр хичээлүүд орохоор бас жоохон өндөрлөлтөй ойлгохгүй үед байна. Тэгээд ер нь англиныхаа хичээл амар сайн суугаад ер нь яа ил гэж утсан. Энэ зуны зорилго ер нь хилэнтэй сайн анхаарад тийм үл илүү хичээлүүд мөн арай амархан болоод тэгээд 2 дугаар курс тэгээд ер нь цаашдаа амархан болчихсон санагдаад байна. Арикогийн хувьд бол чадхаар байна өө би мэдчихээн. Тийм үнэхээр багасаа ингээл ийм асуудал биш байх энэ бол. Манай сургуулийн хувьд нэг одоо жишээлбэл өөр ихтэй сургуульд
эхний нэг 2 курс, эхний 2 семестртээ англи хэл үзээд англи хэл гэдэг хичээл хаагддаг болвол манай сургуульд 8 одоо 4 жил буюу 8 семестр англи хэл үзээд ер нь энгийн сургуулиас нэг 16 дахин өндөр ачаалтаар англи хэл үздэг. Тэгэхээр нөгөө мэдээж нөгөө нэг онлайн хичээлүүдийг англи хэл дээр 1-р курсыг шууд үзээд эхлэхээр бас хүнд. Тэгэхээр хамгийн хүнд жил нь сая ярих байх сайн өнгөрсөн. Гэхдээ энэ ерөөсөө маш хурдан сайжирдаг. Тэгээ ер нь бол англи хэл чи өөр орчин. Тэгээд орчин бид нар бас хангаад өгдөг болохоор багш нар орчин гэдэг. Тэгээд маш олон хүмүүс өөрсдөө YouTube English одоо зүгээр ингээд сошиалаас олж авсан англи хэлийг мэргэжлийн англи хэл гэж андуураад байдаг. Тэгээд академик инглиш гэдэг бол өөрөө маш өөр зүйл байдаг. Тэгэхээр энэ өөрөө мэргэжлийн хичээлүүдээс олж авагддаг зүйл байдаг. Тэгэхээр Ариукагийн хувьд хэцүү өнгөрсөн аргагүй бах. Яагаад гэвэл энгийн сургуулиудаас маш өндөр ачаалтайгаар тэгээд хичээл болгоно англи хэл дээр. Тэгээд англи хэлний хичээл маань олон цагийн ачаалтайгаар өдөрч орж байгаа болохоор хэцүүсэн байна. Тэгээ уусаа аргагүй нэг оюутан болж үзэж байгаа анх удаа тэгээд яг оюутны чинь одоо нэг 10 жилтэй харьцуулах юм бол цагийн хуваарьж өөрчлөж байгаа. Тэгээ дээрэс нь өөрөө бие даах хэрэгтэй болж эхэлдэг. Оюутан дээр бол угаасаа л тийм ойлгомжтой тийм альч газараас өөрөө бие дааж өөрөө яг хийчих хэрэгтэй болдог. Тэгээд ер нь бол эхний курсэд авсандаас баяр хүргэе ярих гэдэг. Тэгээд өргөжлүүлээд ингээд гоё үлгэр жишээ сайхан гоё оюутан байгаад хичээлдээ гоё шамдаад тийм яваараа гэж хүсэж байна. За тэгээд дээрэс нь бас бидний нөгөө нэг сүүлийн үед бас нөгөө сая ярьсан нөгөө хост диплом байгаа шүү дээ тийм. Хоёр дээр нэмэх нь 2 за 3 нэг дээр нэмэх нь 3 гэх мэтчлээ. Энэ хөтөлбөрүүдийн талаар бас дэлгэрэнгүй хоёлаа ярилцвал. За ер нь бол дэлхийн боловсролын чиг хандлагыг ямар болж байгаа гэхлээр номер 1-т бол уяат болж байгаа. Сургалтын уяат нөхцлүүд бий болж байгаа. Урд нь одоо бид нар танхимын сургалт гэж ойлгодог байсан шүү дээ. Тэгэхээр одоо болохоор чинь ковид гэдэг зүйл бас сайнтай муутай байсан. Бидэнд баш том сайн зүйл сургаад явсан. Тэр нь бол цахимаар бүх юм хийж болд юм байна гэдгийг. Цахимаар худалдаа хийж болд юм байна те. Сургалт авч болд юм байна. Хурлаа хийчих болд юм байна. Уулзалтаа хийж болд юм байна гэдэг. Олон төр платформыг хөгжүүлэхэд Монгол улсад ч ихсэн аюул сайн хөгжүүлж өгсөн. Тэгэхээр одоо боловсролын чиг хандлага ямар болсон бэ гэхээр чиг хандлага нь өөрөө уян хатан буюу сургуулиуд хоорондоо нэг дипломыг хүлээн зөвшөөрсөн, кредитийг хүлээн зөвшөөрсөн, боловсролын үндэсний шатлсан бүтэц өөрөө одоо биелж эхэлсэн жилүүд бол ирж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр 2 дээр нэмэх нь 2 буюу одоо 2 жил Монголд 2 жил одоо хүссэн орондоо тий. За 3 дээр нэмэх нь 1 буюу 3 жилийн 1 жил одоо өөр газар очиод Америкийнхаа эсвэл Солонгосынхаа Монголын дипломыг хосоор нь авах боломжтой. За одоо хэдүүлээ дан гадаад явах талаар ярих болиё л доо. Нутагтаа сайхан суралцсан. Ер нь бол боловсролын салбар өөрөө нийгмийн суурь одоо салбар гэж явдаг. Бүх одоо салбарын үндэс нь өөрөө боловсролын салбар байдаг. Сайн эдийн засаг, сайн уул уурхайч, сайн инженер бүгдийг төрүүлэх газар нь өөрөө боловсролын салбар болохоор тий. Тэгэхээр бид нар улсдаа бас одоо эрүүл мэндэд мөнгөний урсгал маш их гадаашаа гарч байгаатай адилхан манай Монгол улс бас боловсролын салбараар доллараа их маш ихээр гадагшаа урсгаж байгаа. Тэгэхээр сургуулиуд энэ шийдлийг гаргаж ирж одоо Монголдо яаж хос дипломтой төгсөх үү, яаж хэл ёстой төгсөх үү гэдэг тал дээр сургуулиуд маш их анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр хос диплом гэдэг маань ер нь бол одоо эрх зүйг бизнесийн эрх зүйтэй холиод цогтон төгсгөж үүдэг тийм. Тэр боломжийг олгож байна гэсэн үг. За энэ яаж одоо ялгагддаг вэ гэхээр бакалаврын дипломд бол нийтдээ 120 кредит судалж хийж бакалаврын диплом авах эрх нэгддэг. За тэгэхээр хос диплом бол 174 кредит судалж хийж хос дипломтой болох боломжтой хэрэг. Тэгэхээр нэг ойролцоогоор нэг 54 кредит илүү судалж байгаа бол хуулингийн одоо 2 дипломтой хос дипломтой сурах боломж бол энэ өөрөө зөвхөн манай Монгол улс дэлхийн нийт өөрөө юм болцсон. Энэ чиглэлээр хандсан. Тэгэхээр тухайн хүн маань алиндаа сайн байна, аль салбартаа орох боломжтой, тэрэндээ ажиллаа явах боломжтой. Тэгээд өөрөө ер нь дэлхийн нийтийн чиг хандлага ямар болсон бэ гэхээр ирээдүйд ямар боловсон хүчнийг ажлын байр хүлээж байгаа вэ гэхээр салбар дундын мэдлэг сайтай хүнийг ажлын байр хүлээж байгаа. За одоо та хоёрыг ингээд бодоод үзвэл сэтгүүлч мэрэгжил айгуу чухал ах те айгуу л те одоо юу гэж. А гэхдээ яг одоо технологийн мэдлэг сайтай байхгүй бол та хоёр ингээд энийг шууд дамжуулна те on air явна. Тэгээд энэ техник тоног төхөөрөмжтэй харьцсан. Магадгүй IT-ийн мэдлэг илүү сайтай байх юм бол энэ ажлын байран дээр давуу тал болох
боломжтой тийм. Тэгэхээр энийг л их сургууль олгоод өгч юм гэсэн. Тэгэхээр одоо би шинээр одоо оюутан болж байгаа хүүхдүүдтэй юу санал болгож байна вэ гэхлээр нэгэнт нэгийгээ өөрийгөө бас бүрэн олоогүй байх юм бол өөртөө саналис хийж үзэж байгаад би нэг ботхоор ихцүү сайж юм шиг ихцүү мэрэгжил надад тохирох юм шиг эсвэл одоо бизнесээр явбал би өөрөө хэл одоо юу гэдэг чи харилцаа айгу өндөртэй гэж бодож байгаа л хос суралцж байгаа хэрэгтэй. Харин магистра аль нэгээр нь гүнзгийрүүлээд доктороо судалгааныхаа ажлыг тухайн сэдвэрээр гүнзгийрүүлээд явах боломжтой. Тэгэхээр дэлхийн нийт маань боловсролын чиглэл маань иймэрхүү ят болсон байна гэсэн. Ямар гоё юм бэ те. Тэгэхээр одоо тэгэхээр маань сургуулийн хувьд бол одоо нөгөө мэдээллийн 900-д амьдарч байгаа бүх юм өөрчлөгдөд идэг. Бид тэгтээ өөрчлөгдөхгүй байгаа нь айгүй харамсалтай байгаа. Тийм болохоор одооноос нөгөө энэ жинзинрээга өөрчилж эхлэх юмд бол бид нар хөтөлбөртөө бүрэн шинжилт хийгээд их хөтөлбөрүүдээ хавсарсан болгосон. Хавсрах хос гэдэг нь бас дахиад жоох өөр. Хавсарсан гэдэг маань 10 кредит илүү үзнэ гэсэн. Тэгэхээр манай сургууль дээр болохоор их одоо мэрэгчлүүд дээр AI-г бол хавсрах мэрэгчлээс оруулж ирж байгаа. Тэгэхээр бид нар чи одоо бүх юм AI болчиход байна шүү дээ тийм. Одоо бүр ингээд хүмүүс бүр AI дуу бүр маш ихээр сонсож байна тийм. Тийм байлээ. YouTube дээр ингээд байдаг дуунуудыг шинжилээд AI-д олцсон тийм. Тэгэхээр AI мэдлэг өөрөө ажлын байран дээр маш өндөр шаардж байгаа. Энэ яагаад шаардж байгааг мэдчихэж байгаа вэ та нэрээ. Яагаад вэ гэвэл хүн төрөлхтөн энэ AI-да дарлуулахгүй тулд өөрсдөө AI сайн мэдэх хэрэгтэй болчиход байгаа. Яг үнэ. Яг үнэ. Тэгэхээр бид нарыг орлох гэдэг нь шүү дээ. Ер нь бол энэ ирээдүйд ингээд бүр робот ажиллаад одоо жишээлбэл чиний хүсэл мөрөөдөл болсон сагсан бөмбөгийг AI-аар ингээд нэг робот гаргаж ирээд тоглоосод байвал овдохгүй болчих шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө AI-ын чадахгүй юмыг өөрсдөө хийдэг, AI-аар өөрөө хүссэн юм хийлэгдэг болох хэрэгтэй байхгүй юу? Яг зөв. Одоо бас энэ хөтөлбөр дээр AI-тай холбоотой ер нь яаж хоршиж болж байна те. Тэгэхээр бид нар нөгөө AI өөрөө шин тутам, шин хэллэг, хэмэл оюун ухаан гэдэг байна те. Тийм байсан болохоор бид маш их судалгаа хийгээд за AI өөрөө хятадын зах зээлд 11% ороод ирсэн. Юуны Японы зах зээлд 7% орж ирсэн байна. Дөнгөж. Монголын зах зээлд 0 мянганы хэд ч гэлээ 2 ч гэлээ 3 ч гэлээ судлаа гэсэн. Тэгэхээр бид нар хамгийн боломжтой хувилбар нь юу байсан бэ гэхлээр Японтай хамтрах байсан. Тэгээ бид нар Японтай хамтраад яг одоо 7 сарын 7-нд бид гэрээг үзгэлж байгаа. Тэгээд Японоос AI хөтөлбөрийг бүрийхээр нь одоо франчайз хийж худалдаж аваад өөрсдийнхөө сургалтын системд энийг нэвтрүүлэх боломж биднэрт олдсон. За AI гэхээр өөрөө English гэдэг үгтэй ерөөсөө яг одоо зоосны хоёр тал шиг. English байхгүй бол AI байхгүй. Яг иймэрхүү. Тэгэхээр дэлхийн нийтэд AI сайн сурах гэвэл English байх хэрэгтэй болж байна. Тэгээ бид нарт ямар боломж нь байсан гэхээр манай сургууль олон улсын сургууль англи хэл дээр хичээл явуулдаг болохоор энэ нь манай оюутнуудад сурахад илүү амар байна. Нөгөө Япон маань энийг англи хэл дээр хичээл нь яваад илүү сайн. Яг бол мэргэжлийн хэллэг манд дандаа англи байгаа гэхээр бидэрт маш илүү одоо давуу тал болж ирсэн. Төхөн болоод ирсэн. Тэгэхээр хэрвээ манад элсэн оюутнууд хавсрах мэргэжлэр хос одоо 2 мэргэжилтэд төгсөе гэж бодох юм бол 10 кредит нэмээд AI үзээд ч гэдэм үү те одоо хүссэн мэргэжлээ үзээд хавсрах мэргэжилтэд төгсөөд за хос мэргэжилтэд төгсөх гэвэл 54 кредит нэмж үзээд эрхцөөж бизнесийн удирдлагч гэдэг юм те 2 мэргэжлэр төгсөх боломжийг манай сургууль санал болгож байгаа. Тэгээд энэ нь одоо Royal Олон улсын сургуулийн ректор Сэлэнгэ гид нэг өглөөс ирээл гаргаад ирсэн зүйл ерөөсөө биш. Дэлхийн нийтийн чиг хандлага нь өөрөө юм байгаа болохоор бид энийг маш сайхан дуурайж байгаа л гэсэн үг. Чадахгүй бол сайхан копидох сайхан. Тэгэхээр бид энийг маш сайхан копидоод нутагтаа одоо нутагжуулаад тэгээд дээрэс нь олон улсын гадны хөтөлбөрийг оруулж ирээд за энэ дээр бас хамгийн чухал зүйл нь бид ингээл нутагтаа хилээ сайн сураал гэдэг, AI сураал гэдэг манахаас шилжиж гэдэг гадагшаа шилжиж гэдэг хүлээн зөвшөөрөх бол яана гэдэг том айдас. Тэгэхээр бид болохоор Германы ASEAN-ы магадлалын итгэмжлэлээр бүх хөтөлбөрөө магадлалаа итгэмжлүүлээд дараагийнх нь болохоор BAC гэдэг хэрвээ та нар намайг одоо энэ подкаст дуусны дараа хайгаад үзэх юм бол энэ өөрөө Английн магадлалын итгэмжлэл аа. Тэгээ Английн магадлалын итгэмжлэлээр бид хөтөлбөрөө болон сургуулаа магадлалаа итгэмжлүүлсэн. Тэгэхээр яах вэ гэхээр хүүхэд маань боломж нь гараад мөнгө нь байгаад нөхцөл нь бүрдээд гадагшаа за би ер нь 3 дахь курстэй Англид очиж сурлаа гэх юм бол шууд шилжих боломжтой гэсэн. Энэ бол үнэхээр том даваа тал шүү. Бусдаар бол одоо урд нь яадаг гэсэн мгил манай Монгол Улсын сургуулийг ч юм уу ямар ч сургуульд өгсөн бэ
шууд 3 дахь курст үргэлжлэн сурах бол ямар ч боломжгүй байсан. Тэгээд Тэгээ заавал чи фаундейшн хэлний бэлтгэл ингээд айгүй олон юм шаарддаг гэсэн тийм. Тэгэхээр бид хажуудаа болохоор чинь одоо IELTS бэлтгэдэг төв маань хинт гэдэг education center-тэй бид нар хамтарч ажилладаг. Тэгээ дээрэс нь одоогийн нэг орчин үеийн ажлын байран дээр бас нэг хэлтэй байх нь нэг мэрэгжилтэй байх нь хангалттай болсон. Тэгэхээр нөх хос мэрэгжил заавал шаарддаг байгаа. Хоёр дахь нь юу вэ? Хоёр хэл шаарддаг байгаа. Англи хэл бол бас хангалттай болсон. Тэгэхээр Аз заавал нэг хэл сурах шаардлага бол бидэнд үүсэж байгаа. Бидэнд гэхээс илүү одоо ирж байгаа жинзийн нарт бол илүү үүсэж байгаа. Тэгэхээр бид бас хятад хэлийг энэ жилээс нэлээд бэлхүү оруулж ирж байгаа. Ер нь бас энэ жилийн онцлог нь бол ер нь бол маш олон хөтөлбөрүүд нэмэгдэж байгаа гэж би ойлголоо. Тийм яг хөтөлбөр нэмэгдэх гэхээсээ илүү хөтөлбөрийн шинжилгээ маш сайн хийгдсэн гэсэн үг. Тэгээд дэлхийн ертөнц маань маш хурдцтай өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор бид бас өөрчлөгдөх шаардлагатай байна. Яг сая цаг хартал нөө бидний бас эфирийн цаг дуусах цаг төгссөн байгаа юм. Тэгээд магадгүй би бол бит хоёрын бас асуугаагүй. Тэгээд энэ орж ирээд бас бидэнд хэлхийг хүссэн те. Магадгүй бид асуугаагүй гэж магадгүй тэр байгаа бол та бидэнд хэлж болно. За. Тэгээ одоо яг нөгөө эсэлтийн ерхий шалгалт яг дуусаад оюутнууд маань мэрэгчлээ яг сурагчид маань оюутан болох гээд мэрэгчлээ сонгож байгаа энэ яг үе байгаа. Тэгээд би өөрөө нөгөө яг мэрэгжлийн хүн болохоор одоо харьяалтай холбоотой ингээд пэйж хуудасуудад айгүйх байдаг. Тэгээ эндээс харж байхад яаштай унчлаа, өхмөр санагдчихэ, хүү маань ингэчлээ, эсэлтийн ерхий шалгалтаа унчлаа, энэ дуракийг одоо яах вэ гэж мэгээд янз бүрийн байдлаар хараад өрөөгөө дээж авч бичээд хүүхдүүд ч амиа орломор санагдаж байна гэж бичээд байдаг. Тэгээ би энийг хараад бүр хилээд өчмөр санагдаад байдیں۔ Эсэлтийн ерхий шалгалт яг үндэ энэ амьдралын шийдэд байгаа зүйл ердөөсөө биш. Тэгээ өнөөдөр шалгалтандаа муу байлаа гэд насан туршдаа ингээд би амьдрал чинь ингээд муугар төгсөж байгаа гэсэн ердөөсөө биш гэж бас би залуу үед бас хэлмээрээ боломж тандаа байдаг өөрөө хичээж чадах юм бол өнөөдөр унж болно. Гэхдээ өвлийнхаа ийш сайхан бэлдээл ороод байна. Тэгээд маш олон хүүхдүүд энээсээ болоо за би ер нь gap year авъя. За ерөөсөө би одоо 1 жил завсарлаа ч гэдэм үү те. 1 жил завсарласан хүн дандаа 2 дахь жилдээ завсарлах талаар боддог. Ингээ ер нь болоод байна шүү дээ. Би ер нь мөнгө олж болоод байна шүү дээ. Гэхдээ энэ нь хөтөлбөрийн зах зээл дээр чамааг маш багаар үнэлж байгаа гэдгийг өөрөө ойлгодог. Тэгээ ер нь хүн өөрийгөө маш сайхан газар, маш гоё газар аваачихгүй л бол дандаа л муу юм хүрээлэх гэдэг. Тэг би тийж аяг өөртөө итгэдэг. Тэг өөрөө айлал аягүй сайхан энергитэй гоё газар байх юмсан гэж боддог. Тэгэхээр нөгөө нэг gap year авахулчих юм бол тэр чигээрээ gap year авах гэдэг одоо чөлөө одоо сургууль суралцах хүсэл нь улам буурч эхэлдэг. Тэгэхээр би одоо 12 төгсөж байгаа дүү нартай хэлэхэд амьдрал яг энэгээр дуусаагүй шүү. Нэгдүгээрт, хоёрдугаарт боломжийг сайн судал тэтгэлэг гэдэг чи ерөөсөө дарга нарын юм биш болцсон. Чи өсвөл ханаас шулж болно гэдгийг хэлмээр байна. Гуравт нь юу вэ гэвэл хэл маш сайн сур. Ямар ч мэрэгжил сурсан сонгосон бай хэлээ маш сайн сур. Дөрөвт нь мэрэгжил сонгохдоо та бүхэн маань ерөөсөө манай өвөө цагдаагийн манай эмээ тийм, манай аав эмч би тийм болохоор эмч болох хэрэгтэй. Тэгсэн мөртлөө химийнхаа шалгалтанд унцсан. Гэтэ би биологийг үздэггүй ч гэдэм. Ингээд маш ихээр тийм шалгалтанд дунд мэрэгжил сонгосон байдаг. Тэгэхээр мэрэгжлийг аав ээж чинь мэрэгшиж байгаа биш ээ. Та өөрөө мэрэгшиж байгаа болохоор өөрөө өөртөө зориулаа гэж бас яг энэ салбарт олон жил ажилласан үеуд бол хэлмээр энэ тийчээж бол амжилт ирнэ. Тэгээд энэ жил Ештэй унсан байлаа ч гэсэн 12 дугаар сард бол Еш дахиад өгөх гэж байгаа. Тэгэхээр тэр Еш амьдралыг шийдэх зүйл өрдөөсөө биш. Тэгээ гол ч оноо тэгээд одоо бүрэн дүнд боловсролын гэрчлэгээ дээр 100% явах үед ч өрдөөсөө сонь биш. Одоо өөрөө боловсрол яаж өөрчлөгдөж байгаа гэхээр мэдлэг төвтэй биш. Ер нь бол ур чадвар төвтэй болсон. Тэгэхээр диплом дээр далсын байгаад чи маш сайн ур чадвартай байх юм бол энэ өрдөөс хамаагүй болсон гэж бас оюутан залуучтай хэлмээрэн зөндөө боломжууд байгаа шүү гэж бас хэлмээр. Маш их баярлалаа. Манай оюутанд бас хэлэх зүйл. Тэгээд за 12 төгсөж байгаа дүү нартай тийм. Тэгээд маа багшаас хэлснээр ер нь л Ештэй онсон гэдэг юм дуусаагүй. Тэгээд өөрийнхөө хүсэж байгаа юмыг хийгээлээ. Яа. Гэф мэ фаун хийсээ илүү зүгээр ингээл дараагийнхаа өнөдлийг л хармаар байгаа хөт. Яг ингээ харах хэвээр. Яг ингээл Еш дээр унчих юм бол тий. Би одоо ингээд сургуулийг болчлаа. Өөр гаргалгааг сайх хэрэгтэй баг. Өөр зөндөө сургуулиуд байгаа. Жишээ нь манайх ч юм уу тий. Тэгээ манай дээр өөр идэх юм бол самах нээлттэй. Тэгээ хүүхдүүд ер нь сахилга готтой л уусаа гэж үзэж байна. Тэгээ зорилготой тэгээ ээж авахаа өвөнд гэхээс илүү өөрөө
ээж авдаа өөрийнхөө зорилгыг сайхан хэлээд нээлттэй байгаад ингээд тотгошоогоо дандаа л ингээд загнуулаад тэгээд ингээд тотгошоогоо өөрийгөө ингээд хураахгүйгээр илүү нээлттэй ингээд ээж авдаа ингээд ойлгуулад ингээд нэг л ойлгохгүй 2 3 дахиад 4 5 удаа хэл. Тэгэл тооштой хэлээд тогт ээж авч ойлго. Би бас нэг л удаа тэгж ээж авдаа илцчихсэн. Ээж ав амар гоё хүлээж аваад тэгээ одоо ингээд гоё яваа л. Өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр мэдэхгүй байдаг. Тэгээд бас одоо ч саяны хэлсэнчлээ нэрээ өвөл гэж ярьсан. Манайхан ч бас нөө Есүс ч бас 2 удаа үдчих хэлсэн. Хэлдэг болсон шүү дээ. Өвөл гэж байгаа. Одоо унж болно, өвөл байна. Өвөл унж болно, дахиад зам байна. Тэ? Манайхан тийм учраас юунд ч үтэй санаа зов. Тэгээ би бас энд яг таны хэлсэнтэй 100% санал нийлж боломж үргэлжид байгаа. Өөрөөгөө хичээж чадаад, өөрөөгөө зорж чадаад, хүсэж мөрөөдөж чадах юм бол ямар хаач хүн очиж болно тийм учраас та бүхэн маань бити ингээд одоо 12 төгсөж байгаа дүүнер маань ингээд сэтгэлээр бити унаарай. Тэгээд боломж үргэлж байгаа шүү. Тэгээд саяны бас нөгөө нэг таны хэлдэг үнцэг их гоё байлаа. Яг хүн нөгөө нэг ажил дээр гардаг, нөгөө нэг гэп аваад ажил дээр гардаг гэдэг мөнгө олж болоод байна гэж хүүхдүүд маань бодцдаг. Тэгээд нөгөө боловсрлаа хаях хандлагууд ер нь бол гардаг. Би бас ойрын хувьсаа жирэн зөндөө харж ирсэн. Тэгээд манайхан боловсрал бол нэгт шүү заавал чухал. Мэдээж ирэх саяны хэлсэнчлэн нь бол өөрийгөө хаана ямар үнэлгээтэй байх ёстойгоо та өөрөө шийдэх учраас тэрийг заавал ямагт бодорой. Тэгээд тэрийг хамгийн доогуур үнэлж гинүү, хамгийн өндрөөр үнэлж гинүү тэрийг л харж чадал болчих шүү дээ. Тэгээд тийм учраас та бүхэн маань хичээгээрэй гэж хүсэж байна. За тэгээд бас өнөөдөр бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд манай оюутандаа бас маш их баярлалаа. Тэгээд ярилцахад маш их таатай байлаа. Тэгээд 2026 оны гал морин жилдээ гал шиг сайхан дөрвөлцөж, морь шиг сайхан давхиараа гэж та хоёртаа бас хүсэн өрөмөр. Тэгээд дараа маш гоё мэдээлэлтэйгээ бүгдээрээ дахин нэг уулзъя гэж ирээё. Баярлалаа. За баярлалаа. We'll be right back.